Мэргэн бүүвээ сүүдрийн бичээч. Хайдаг инг богино өгүүлэг. Хаврын салхи хаврыг нэвтүүлээгээд цаанаал нэг жин дүүхэн. Өд дундын нар орой дээрээс төөнөх төдий илчээ түгээгээд гудай хайстай. Сэтгэл гунигламаар дүр төрхтэйч миний хувьд аз жаргалтай өдөр. Энэ жил манайх бодрогон усанд хаварж байгаа юмсанжээ. Хавраас хамгийн гоё хавар энэ жилийнх байлаа. Учир юу хэмээвээс 4-р сарын сүүлчээр 4-р ангиа төгсөөд би гэдэг хүн бөөм баяр хөөр бушуухан хөдөө гэрлүүгээ харихын хүслэн болоод аав ээжийн загснаар саахалт айлынхаа ахын мотоциклийнх нь араар сундлан гэртээ хургуулж ирээд байгаа нь энэ. Нийж планет 5 мотоциклийн дуунаар манай банхар тосч ирэн бүдүүн өнгөөр ганц нэг хуцхайдаад намайг харж таниад эрхлэн сүүлээ шарвнуулангаа хэдэнтэй илвлээд санаа намар бололтой хөдсөн дээрээ хөвтээд унтаад өгсөн тэр. Гэрийн урд хонхорт байх тэмээн зэлэн дээр 8 нялх ботго уяатай харин гэрийн зүүн хаяанд богинохон зэл татаад 6 гүлэг зэллэн уйжээ. Их л өвөрмөц бөгөөд сонирхолтой гой дүр зураг угтаж авлаа. Баруун жалганд байх тэмээний хашаанд ногоон гунж ганцаараа хашаатай байх бөгөөд тасралтгүй гунгансаар. Инхүү эргэн тойрноо хурдхан гэгчин тойруулан хараад гэрлүү ороход аав ээж хоёр үдийн цайгаа ууцгааж суун. За сайн явж ирцгээв үү? Үдийн цайн дээрээ таарад морьтой байна да гэж ярилцах зураа дөхөж очин үнсүүлэхээр бүхийж байгаа намайг харан. За миний хүүхэн ямар гарсан гэж асуугаад хоёр гараараа хазрыг маань чанга гэгчин шахан бариад баруун хазар дээр үнслээ. Нэг л хичээл дээр дунд гарчихсан бусдан дээр нь бол онц гэж хэлээд баруун талын ширдэг дээр хөлөө өвхөн суунгаа аягалж тавьсан будаатай цайг түргэн гэгчин халбагдан идэх зууртай. Ногоон гунж яагаад ганцаараа хашаанд байгаа юм? Ботхолох гэж байгаа мó? Ямар инг ботхолоо вэ? Шинэ ботхнуудтайгаа нэг нэгээр нь сайхан танилцсанаа гэдэл ярьж эхэлвэ. Бас юун 6 гүлэг зиллээд уйчихсан юм? Гүлгийг бас ингэж зиллэж уйж болдго юм уу? Ёстой инээдтэй юм аа гэд тажигнт л инээхэд. Хотч энэ хог хэлж байгаа юм. Гүлглөөд 6 гүлэг гаргаад тэмээний хөл рүү орчих гээ тухаар нь ингээд зэлжчихсэн чи яста амар байна. Эхн хонин гөрүүл агнаж яваа хөө. Ирээд бөөлжж өгөөд байдгийн байна лээ гэх зэргээр аав хариулв. Төд удалгүй за миний хүүхэн ногоон гунжаа эвлэгэндээ ботголоод ботхон энд ч гисэн юм аа. Арсыг хуулаад аваад ирсэн. Аав нь ямар дуулж чадах вүш. Сайн дуулаад хөөслөөд байвал өөр ботго авах л байх. Тэл болчихвол аштай юу? Хоёр ингээд тэллэж хөхдөг ботго. Ядаж хайдаг болгочихвол одоо хөхөн чинрээд хагарах гэж байгаа баха гэж аавын хэлхийн сонссон даруйдаа би ногоон гунжаа өрөвдөн гуниглаад хөөр баяр догтлол минь тэрхэн зуурт сарнаад цээж хоосрох мэт нэг л таагүй мэдрэмж төрж эхлэх үед аав над руу харангаа цайгаа уучхаад сайлын хуунгаа аваад хойноос хүрээд очоорой гэсээр гэрээс гарав. Ингээд эрдмийн ширээнээс ингэн тэмээг уяртал дуулж хөөслөх чинэрсэн дэлэнг ивэлгэж зөөллөх ботго авахуулах зэрэг төсөөлж байгаагүй нүсэр том ажилтай золгох нь тэрэ. Урд өмнө нь ийм зүйлтэй нүүр тулж үзээгүй би сонирхох, гайхах, айх зэрэгцгийн сацуу бас яаж игээд эвлүүлээд ботго авахуулчих юм сан гэсэн жаахан охины гинэн бодолтой хөдлөгдсөөр тэмээний хашаа руу дөхөж очлоо. Урд өмнө нь сургаж унж байгаагүй хангал мөртлөө
Жаахан нялуун ааштай ногоон гунж минь хоёр нүдэнд нь дүүрэн нулимс цэлгэнэн байж ядах ажээ. Цавин дахь дэлэн нь цагаан зам татуулан харагдана. Бодвол үнсэн дээр хөрвөөгөөд халуунд хужиртай юм байлгүй гэж бодох зуур аав шуудайнд хийж савлсан шороог ногоон гунжны үнэрлэх зайд овоолж асгаад дээр нь өнөөдөр хуулж авчирсан өнөөх ботгоных нь нойтон арсыг дэлгэнгээ. Зайлв. Тэр оёмл дээсийг тэмээний носыг зөв буруу эрчтэйгээр алгадаж дан дээс томоод дараа нь эрчийн нийлүүлж тэмээний утсаар хавтгайлж ойсон дээс. Оёмл дээсийг аваад ир. Арьс нь хатаад үнэргүй болохоос нь өмнө л үзэхгүй болохгүй. Гэсээр яарч эхэллээ. Би ч аавын хий гэсний хийгээд ямар ч байсан гунжныхаа нэг хөлийг тэлээд шонгоос уяад авлаа. Ингээд л анх удаага инг хөөслөх ботго авахуулах ажилдаа орлоо. Зэлэн дээрээс хамгийн нялх бодхыг хөтөлж авчрангаа гунж руугаа ойртуулахад хазж хажиглаад ойртуулах шинжгүй байх тул шууд арьсаар нь эвлэхээр шийдэв. Аава арьсыг үнэрлүүлэх, би хөхийн имрэнгээ дуулах. Гунжны дэлэн чулуу мэт хатуу байх бөгөөд халуу асгаад дуслын төдийч сүв гарах шинжгүй. Тэглээгээд орхиж болохгүй болохоор илээд л дуулаад л байлаа. Борхон тойрмын захад бяцхан хөөрхөн ботго хархан нүдээ завчлан харуул харан зогсноо. Байн бойлнаа бум тишнэ. Алаг хоёр нүдэндээ аяга дүүрэн нулимстай. Бэлчээрт яваа ижигээ ботго яаж мэдэх вэ? Байн бойлнаа бум тишнэ гэж ихлүүлээд тэмээний дэргэд дуу дуулахад тэмээ аяндаа тогтдог юм аа. Мянган улаан тэмээд минь миний дуунд уярдаг юм аа гэдэл ээлжлүүлэн зогсолтгүй дуулсаар л байлаа. Гунж маань гунгансаар хаяа нэг арьсаа үнэрлэж байгаа харагдана. Би дуугаа ээлжлүүлэн дуулсаар тэмээгээ бодоод өрөвдөж уйлаад л уйлангаа дуулаад л. Ээж хаа нэг бор цай аманд балгуулад буцна. Хоолой хатах, салхинд нүүр хорсох, хөл хөших, чинэх зэрэг мэдрэмж бол ботгоо алдсан ингэний гуниг зовлонгийн дэргэд юу ч биш ажээ. Иймэрхүү байдалтай 3 цаг гаруй уйлж, дуулж, үнэрлэж, гунгнаж оролцохоосны эцэст нар жаргахын үестэй гунж маань гинт чангаар бойлонгаа дөрвөн хөхн сэрийгээд ирхэн тэрэ. Би гайхаад хөхн томрчглаа гэж дууга өндөрсгөн хэлэхэд саагаад үздээ ивэлж байж магадгүй гэж хэлээд арьсаа үнэрлээд хивж байгаа гунжийг уйрааж чадсан болов уу гэмээр гордонгүй харцаар түүн рүү харж зогсоо аавыгаа олж харлаа. Хөхөнд нь хурууга хүргэн шовтарч үзэхэд ботгоо алдсан ингэн тэмээний гомдол цөхрлөө эсвэл чинэрч утсан даач тэрв баг зэргийн улаан туяатай сүв гарч байлаа. Богинохон хугацаанд эвлээд тадардаг юм хойно хурдан гэгчин сааж чинэрсэн хөхийн суллаад эргэж харвал ногоон гунж минь эндсэн бодхныхоо арьсыг удаанаар үнэрлээд суларсан хөхөөрөө гомдлоо тайлбуу гэлтэй улайран шаргалтаад жаргаж буй нарны зүгт харан алсыг ширтсээр бөөрөнхий хар нүднээсээ том нулимс туслуулан аарг намхан толгодыг дамнан бойлж арьсаа үнэрлэн тайтгарч эхлэв бололтой. Би ч баярлаад сэтгэл дүүрээд багхан ч гэсэн тайвширч байгаа ингээ харангаа үгээр хэлхийн аргагүй тийм нэг
сонин жаргалтай мэдрэмжинд автан байлаа. Ийхүү хатж үрчээсэн арьсаа үнэрлээд эвэлдэг. Хүн намайг бусдаас харамлдаг, хайдаг. Бодхон эндсэн хүнд дассан эм тэмээ. Хайдаг ингэхтэй болсон юм да. Тэр цунжингаал би нөгөөх арьсаа салхи борооноос хамгаалсаар зунжиж байсан юм. Зохиолыг бичсэн Мэргэн бүүвээ Сүүдрийн бичээч. Уншсан Эрхэнбаярын Баддорж.